За би бүхтэй үед бол цэцэрлэгийг ер нь судалгаан суурилсан лаборатори авах хэрэгтэй гэж юмш боддог. Тэгээ хүүхэд ирээд одоо хүссэн юм хийдэг тий. Тэр явцад нь бол багш заадаг, сургадаг ийм одоо боломжийг бол бас эрэлхийлж ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байгаль хүүхдүүдийг бид 70 оны арга зүгээр сургах ямар ч боломжгүй. Тэр хүүхдүүд бол маш их онцлогтой. Тэгээд цаашлаад байгаль хүүхдүүдийг бүр 100 наслах гэж байна. Тэгэхээр 100 наслах гэж байгаа энэ хүүхдүүдийг бэлтэж байгаа багш нар өөрснөө одоо байнга судлаа, шинийг эрэлхийлдэг, одоо шинэ нууц хийдэг, сургалтын хэмжээнд боловсруулдаг ийм байхыг одоо энэ үеийн хүүхдүүд бид нараас одоо шаардж идэг. Энэ үеийн хүүхдүүд ч өөрийнхөө сонирхсан зүйлийг илүү одоо сурдаг. Ийм одоо насны онцлогтой хүүхдүүд. Тэгэхээр одоо тэр сонирхож байгаа зүйл дээр нь одоо дөрөөлөж сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулах юм бол хамгийн сайн сургалт болно гэж ингэж үзэж байгаа. Монголчууд ер нь хүүхдээ сайн сайхан хүн болоосоо ёс заншлаа мэддэг болоосоо гэж боддог. Тэгээд Монгол ах уу гэсэн сэдвийг сонгож авсан. Яагаад тэгэхээр манай анги тохижуулах хичээлийн хэрэглэгтгүй анги тохижилт ерөөхдөө Монгол ахуйтай их ойролцоо байгаа. Хүүхэд болгоо өөрийнхөө сонгож авдахаар арай онцлог. Нэг зүйл нэг сэдвийн доор биш 20 хүүхэд байлгаад 20 өөр сэдвийг сонгож авч тухайн сонгосон зүйлсээ судалцгаадаг. Эхлээд хүүхдүүд ер нь бол сайн мэдтгүй л дээ. Дашмаг юм хуучин хэрэглүүдийг гэрээ эд хэрэглээг үл ерөөхдөө мэдээд дашмаг тохиш эд зүйлсийг бол мэдтгүй. Тэгээ мэдтгүй байж байгаа сүлд өөрөө судлаад эцэг эхтэйгээ судлахаараа илүү сонирхолтой болж эхэлдэг л дээ. Өөр авч авах хатгалахад төрөлсөн тусгай амьтыг байлна гинэ. Байлан бүс даав, хоргой торог, цай хөтөргээр хийж тусгаалan уралдаа төвийн эхлээд юм зөрлөжин дүрс. Дараа нь ингээд хэд туваа. Дараа нь ингээд 2 хуваа. Дараа нь будаад минуссан. Сургуулийн нас гэдэг бол хамгийн чухал нас. Хүүхэд одоо хүн боломж төлөвшлийнхөө 70%-ийг 0-7 наснда авч яана гэж үзэж байсан бол өнөөдөр одоо 0-5 наснда 85% эзэмшиж байна гэж. Хүний хөгжлийг 100% гэж үзэх юм бол. Тэгэхээр ийм одоо маш чухал суурийг тавьж байгаа хүмүүс учраас өнөөдөр бид байнгын судалдаг, шинжилдэг, шинийн гэрэл хийдэг юм байх хэвээр. Тэгэхээр одоо бид хүн цэцэрлэгт инновац хийж байна гэж ингэж ойлгож байгаа. Сургалтын технологийн инновац хийж байна гэж. Тэгэхээр манай сургалт одоо цэцэрлэгийн маань сургалтын үйл ажиллагаанд дөрвөн технологиг хэрэгжүүлж авч байгаа. Тоглоомоо суралцах уу, төсөл суурилсан суралцах уу, STEAM суралцах уу. За нэгдүгээр одоо сая одоо бидний боловсруулсан цардахлын үед одоо хийж хэрэгжүүлсэн оюуны эс гэдэг энэ сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь өнөөдөр үр дүнгээ өгч байна гэж бас бахархаж ингэж хүлээж авч байгаа.
За одоо ингээд тухайн хүүхэд маань одоо жишээ нь кактус цэцгийг одоо сонгон судалсан байлаа гэхэд одоо энэ ном дээр бол одоо хүүхдийн хөгжлийн хөтөч ном дээр бол одоо кактус цэцэг маань бол хэрхэн ураадаг вэ тий? Одоо ямар амьтад түүгээр хоололт юм бэ гэх мэтчлэнгийн мэдээллүүд нь одоо энд орж өгсөн байдаг. Энд бол одоо арчилгаа ургуулах одоо дарааллын жишээ нь орж өгсөн байна. За дараа нь энэ химологийн хэсэг дээр бол хэрхэн тоглоомоор кактус цэцгээ бүтээсэн бэ гэдэг одоо энд бол одоо ингээ хүүхдийн хийсэн кактус цэцэг харагдаж байна. Эцэгчүүдийн оролцоо маш ихээр нэмэгдэж өгсөн. Төсөл тоглоомын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тэгээ нөгөө эцэгчүүд нь хүүхдийн хөгжил дахиц гарч байгааг одоо хараад одоо тэрэнд бол маш их урамсраж одоо багшийн одоо ажилд бол өөрсдөө идэвхтэй л одоо оролцож хүүхдийнхээ хөгжилд бол маш их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг мэдээж одоо ингээд цаашдаа бол хүүхдээ хөгжүүлэх маш их хүсэл эрмэлзэлтэй болдог төсөл тоглоомын онцлог байгаа. Одоо бидний хамгийн одоо хийж бүтээж байгаа зүйл нь болохоор өнөөдөр бид нар хүүхдийг хөгжүүлэх гол зорилго маань тийм хөгжсөн хүүхдүүдэд хараад бас баярладаг. Анх удаа бас 5 настай хүүхэд бэлтгэл тавилаа гэдэг ингээд сургалтынхаа арга зүгээр технологиор ингээд явж хатвал маш их бахархаж ирсэн. За тэгээ ээж аав нь бас их бахархаж ирсэн. Тэр үед бол хүүгийн яриа одоо ч надад их тод санагдаж байна. Анхны туршилтыг хийж явах тэр хүүхд бол эхлээд динзавр сонгосон мэт амтны үрэлэн гэсэн төсөл тоглоомыг хэрэгжүүлээд ингээд явж хахад динзавр сонгосон хүүхд маань илтгэлээ тавьж хахад ингэж өнөөдөр би бол динзаврын тухай судалсан. Гэхдээ өнөөдөр би түүний тухай ярихгүй ангийн найзад бас суграагийн судалсан тэмээний тухай ярмаар байна гэж. Тэмээ бол одоо тэдэн насалтыг тэд томыг одоо хувилдаах чадвартай ч гэдэг юм уу те тэмээний одоо ноос налуураар тийм зүйлийг хийдэг гэдэг нээж одоо ярьж ирсэн. Тэгэхээр одоо хүн болгоны өөрхөн мэддэг зүйлийг их сайн ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхэд бол тэмээний тухай нэлээд сайн мэдсэн байхгүй. Тэгэхээр бид хүн одоо хүүхдүүдэд хөгжүүл төлөвшүүлэхийн тулд сонирхол хэрэгцээнд нь марсан тулгуурлаж авах хэрэгтэй. Тийм бол багш хүүхдээс эргээ суралцах боломж байгаа гэдгийг ч бас бид хүн мартах ёсгүй. За ингээд 4 сарын хугацаанд бид гэрээсээ ажлын сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. За ингээд сургалтын хөтөлбөр маань одоо сургалтын технологитой, хэрэглэх түүнтэй, за хүүхдийн одоо хөтөлбөрийн номтой, юм дасгал ажлын дэвтэртэй юм байхаар одоо бол төлөвлөж хийж хэрэгжүүлээд за энийг бол туршиж хэрэгжүүлсэн. За тус цэцэрлэгийн ахлах бүлэг дээр одоо хэрлэн багш маань бол хамгийн анх одоо туршиж хэрэгжүүлсэн байдаг. За ингээд маш олон хүмүүст үр дүнгээ өгөөд бас нэлээд одоо эцэгчүүдийн талархлыг хүлээсэн юм үйл ажиллагаа болж одоо хүүхдүүд маань бас хөгжиж ингэж ирэхээр нь бид бүхэн дүүргийнхаа хэмжээнд дэлхийн зүүн олон улсын байгууллагатай бахнур салбарынхантайгаа одоо хамтраад тэндээс зохион байгуулагдсан хүүхд хамгаалалтын төсөлд хамрагдаад нийтдээ дүүргийнхаа 150 хүүхдийг бол энэ одоо энэ сургалтын хөтөлбөртэй бол хамруулад ингэж ажиллаж байгаа. Үрмэл багш бүхэн л одоо цар тахлын хүрээнд бол одоо яаж багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах уу гэдэг дээр бодол хийсэн, ингээ арга гайсан юм ингэж ажиллаж байгаа. Манай энэ сургалтын хөтөлбөрийн хувьд бол сурагч багшийг сонгосноор илүү одоо үр дүнтэй явсан гэж ингэж бид нар үздэг. Гэхдээ бид гэрийн сурагч багшийг бол сонгосон байгаа. Тэгэхээр тэр гэрд одоо хүүхдтэй цэцэрлэгийн одоо манай цэцэрлэгт хамрагдаж байгаа энэ хүүхдүүдтэй хамтран ажиллах боломжтой юм одоо гэрийн сурагч багш нар хэн байж болох вэ гэдгийг бол ярилцаад за маргааш нь бол нөгөөдөр ингээ 2 өдөр бол гэрт дотроо хуралдаж гэрийн сурагч багшаа сонгоод одоо иргэд багшид мэдээлсэн байдаг. Цахимаар одоо багштай нэрээсээ байнга холбоотой. Эхлээд бол одоо нэг даваа гарагийн багшийн сонгох өдөр гэдэг энэ. Энэ болохоор яа нэг багштай цахимаар ингээ холбогдоод багш нь одоо яг тухайн өдөр нь ямар хичээл орох нь те. Цэцэрлэг дээр нь одоо манай хүүхдийн цахимаарээс бусдын зарим цахимаар явж байгаа. Тэрнийхээ үйл ажиллагаагаар манай битээ өртөө холбогдоод тэрийг нь би охинтойгоо ярилцаал одоо энэ оюуны онц гэсэн гол одоо энэ багхгүй ер нь бол одоо тэгээ одоо яг тэр багшийн заасныхын дагуу бас хүүхдээ хөгжүүлээд зурж тоглож хамт тоглож өнгөрөөгөөд
Нэг 5-6 цаг охинтой зарцуулдаг. Бус өдөр бас өөрөө ажилд ээлж ажилладаг байхгүй юу өөрөө. Тэгээ орой ажлаас буун өглөө ажлаас буугаад бас охинтойгоо зүг хамт байна. Тэгээд одоо энэ болохоор лав гарагдлахаар сурагч багшийн сонсох өдөр гээд одоо би ингээд охинтойгоо ингээд юу байгаа шүү дээ гэртээс цахимаар ягаад тий охинтойгоо хийсэн юм уу багштай нэ гэж юугаар цахимаар холбогдоод би одоо хүүхдийг ийм өнөөдрийн одоо ингээд зурж бичих шүлэг ном онцон тоглоом нь одоо ингээд яалаа энийхэн дагуу өөр заавар зүйл юу вэ тэрийг ингээд багштай нь бас ярьж хэлж Төвшин заяа. төвшин заяа Чи хэдэнстэй? 4 наатай. яа чам гэхэр юм байна. Тэ найзууд дээр очиж чадахгүй гэрээсээ хичээлээ очиж байгаа юм биш үү? Тэгэхээр чам ямар байна? Гоё байна. Тэнгэл Энэ удмияка. эцмээ яг нүүрхээр яасан ага Навкан. энэ Оланг. үгүй болно штэ тийм ч айдаа тэгэл ирээсэн. Манай энэ чи бас өөрөө тэгэл яг нэг дураараа өөрөө тоглох гол бас. Тэгэл хичээл дээр бас нэг жоохон анхаарлал бас этрэг удаан сугар бас өөд чинь хөөгч нь бас. Тийм үдээс бас нэг тодорхой хэмжээний тоглоулаа бас өөрөөр чөлөөс өөрөөр нь тоглоулаад тай байж байгаа. За хоёул хичээлээ гээл. Тэгэл зураал. Энэ төрсний тухай миний ном гэж. Одоо ингэж төрсөө ингэж өөрөө нэг ялган бодоод ингэж баасан гариг болохоор хүүхдээ сонсох өдргээд хүүхдтэйгээ би өөрөө нэг ярилцал аава би энийг ингэсэн тий аава би одоо энэ тоглоомыг одоо ингэж хийгээд энийг зураад энийг бодлаа би ийм шүлэг шийдлээ шүлэг уншлаа гэдээ бас аавтайгаа ярилцдаг тэр нь бас аав охин хоёр нь цахимаар багштайгаа холбогдоод багштаа тэр шийдсэн шүлгээ багштаа уншиж өгнө зурсан зургаа харуулна. Тэгээ одоо энэ онцон тоглоомоос бас яг цахимаар хийж байгаа үйлдэл өөртөө бүгдийг бас хийж өгдөгөө. Гэрийн өдрийн дэглэм гэж одоо яг л одоо нөгөө цэцэрлэг дээр ямар байдаг. Одоо яг цэцэрлэгт явж байгаа хугацаанд болохоор яг одоо нөгөө цэцэрлэг дээр бас яг өдрийнхөө нөгөө өглөө юунаас цэцэрлэг дээр очиод гараа нүрээ угаан цайгаа уун амаа угаан шүдээ угаан тийм ээ. Яг тэр шиг ерөөсөө байх гэртээ гэрийн өдрийн дэглэм гэдэг биднээс өөрсдөө ингээд ийм юм хөдөлмөр гаргаад ингээд хэрэгжүүлж байгаа. За одоо ер нь бол одоо энэ карантин тийм ээ. Ковид гэсэн утгаар одоо хүүхд тулган гэртээ байна. Тийм үднээс ер нь одоо гэртээ хүүхдэд зав зай гаргаад тэр завтаа бол аль болвол ялхнаатай хүүхдэд бол цахимаар ер нь гэж гэрийн цахимаар ер нь багштай холбогдоод ер нь гэрийн сурах багш гэдэг чинь бас их зүгээр юм байна. Энийг бүр цаашдаа хэрэгжүүлээд ингэ бол бас хүүхд цаг гаргаад явал бас болохгүй юм гэж байхгүй юм байна л. Аль бол хүүхдээ сайхан зав гаргаад хүүхдтэйгээ сайхан илэн талангүй сайхан нээлттэй байлгаж хүүхдтэй сайхан юм зааж өгөх зүрэл идэл гэж та. Тэр багш нар бид нар одоо нөгөө гэрийн сургагч багшаа одоо нэлээд одоо идэвхтэй санаачлагтай байлгахын тулд одоо гэрийн сургагч багш гэсэн батламжийг өгөөд тэн дээр бол ихтгэлцлийн гарын үсэг зурулаад ингээд хамтарч ажилласан. За тиймээс сургалтынхаа үйл ажиллагааг явуулж явахдаа бас багшийг сонсох өдөр, хүүхдийг сонсох өдөр, сургагч багшийг сонсох өдөр гэдэг ингээд одоо гар бүрт өөрөөр хүлээж аваад за ингээд бол сургалтын үйл ажиллагааг явуулсан энэ одоо үр дүнгээ өгсөн гэж ингэж үздэг. За ингээд сургагч багш нар маань гэрийн сургагч багш нарт маань бол маш онцлогтой. Хамгийн одоо дээдлийн настай хүн ихэд 64-тэй өвөө байсан бол 14-тэй охин одоо гэрийн сургагч багш болж байгаа жишээтэй. За энэ одоо үйл ажиллагааг хамтарч сайн ажилласнараа одоо илүү хүүхдүүдийг хөгжлийн одоо хосрогтолд оруулаагүй гэж ингэж үздэг. Тийм бол мэдээж танхимаар явж байгаа хүмүүс бол яг багшийнхаа удирдлагаар явж байгаа шүү дээ. Тийм явж байгаа. Цахим болохоор яг би нөгөө нэг бага насны ийм дүүтэй болохоор нөгөө охиноо ковидтэй үед болохоор нөгөө цэцэрлэгт нь бас хамруулж чадахгүй. Тэгээ байнга нөгөө нэг цахимаар багштай нь холбогдоод аавын ажилтны үед болохоор ийм бас гэрийн сурагч багшийнх нь юу хийждэг. Багшаа энэ бас давхар хийждэг. Тэгээд
ер нь бол тий эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд яг цахимаар гэхдээ хүүхдээ харангаа цахимаар сурж байгаа хүүхдүүдэд бол ер нь яг энэ гэрийн сургууль багш гэдэг ер нь айгүй боломж юм. Өөр хүүхдээ цаг зав гаргаж юм. Хүүхдээ хандах хандлага хүүхдээ одоо сурч боловсрох цэцэрлэгээс нь дутхааргүй байлгахыг л хичээдэг л дээ. Тэгэхээр би бүхтэй үед бол цэцэрлэгийг ер нь судалгаан суурьсан лаборатори байх хэрэгтэй гэж юмш боддог. Тэгээ хүүхэд ирээд одоо хүссэн юм хийдэг тий. Тэр явцад нь бол багш заадаг, сургадаг ийм одоо боломжийг бол бас эрэлхийлж ажиллаж байгаа. Тэгээ хүүхэд яавал одоо тоглох хувцастаа суралцах юм тий. Одоо яавал одоо бид нэр суралцж байгаа хувцад нь одоо тоглох боломжтой байна уу гэдгийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэгээ сургуулийн нас нь бол тоглох нь үндсэн үйл юм. Тэр тоглоомын дээр нь одоо дамжуулаад хүүхдүүдийг одоо яаж сурах вэ гэдэгт бол гол анхаарлаа хандуулж гол зорилгоо олгож ингэж ажиллаж байгаа.